Соёлын төвийн хажуудах уран зургийн галерейд 8 сарын 15-нд Тэргэл ба Солонгох хэмээх яруу найрагч зураач хоёр бүсгүйн хамтарсан үзэсгэлэн нээлттэй хийлээ. Энэхүү яруу найраг уран зураг хосолсон үзэсгэлэнгийн эзэн Тэргэлэн Америк нэгдсэн улсад ажиллаж амьдардаг төдийгүй эх орондоо 7 хоногийн хугацаатай үзэгч түмэндээ үзүүлэхийг зорьжсэн байлаа. Тэрээр зураач Солонготой фэйсбүүкээр танилцаж найзалсан ба зураач өнгөрсөн 4-р сард санал тавьснаар энэхүү зураг шүлэг хосолсон үзэсгэлэнгийн ажил эхэллээ тавьжээ. Яруу найраг уран зураг гэсэн энийг бол 2 жилийн өмнөөс бодож исэн байхгүй юу? Миний зурганд ингээд шүлэг байвал ямар гоё вэ? Тэ миний энэ бүтээл юм шүлэгтэй байвал ямар сайхан бэ гэж бодож исэн. Тэгээд өнөөдөр энэ бодол маань биелж, мөрөөдөл маань биелж ажил хэрэг болж байгааг баяртай. Үзэсгэлэн дэлгэгдсэн бүтээлүүд түүхийн хайр сэтгэл, гуниг зовлон, атаархал гэд олон төрлийг багтааснараа онцлогтой уран бүтээлийн үзэсгэлэн юм. Өөрөөр хэлбэл шүлэг, уран зураг хоёрын хослол нь олон талыг харуулсан өвөрмөц нийт 18 бүтээл анх удаа Монголын урлагийн түүхнээ шин хуудсыг нээж чадсан юм аа. Уран бүтээлийн ийм сайхан ажлаар үзэгч уншигчтайгаа уулзж байгаадаа би маш их баяртай байна. Энэ бол үнэхээр өтгөл болгон хүнд олдшгүй хувь заяа гэж би бодож байна. 1990-ад онд би чөтгөрийн гүнж гэдэг шүлэг бичиж байсан юм. 1990-ад онд бол барагтай хүн чөтгөрийн гүнж тиймэрхүү шүлэг бичдэг цаг үе байсан. Их орон ээж аав гэж бичиж дуулдаг байсан. Тэгээд ямар тач миний тэр арай нэг өөр сэтгэлгээгээр бичсэн энэ сайхан шүлэг маань өнөөдөр энэ одоо зураач Солонгод одоо маш их таалагдж одоогоос 4 сарын өмнө надад санал тавьсан байгаа юм. Хоёулаа одоо юм хамтарч уран бүтээлийн үзэсгэлэн гаргуул ямар вэ гэж ингэж надад санал тавьж ирсэн. Тэгээ яг үнийг хэлэхэд бол би солонгос зураачаагаа бас яг үнийг Монголд байхдаа би зургийг би мэддэггүй байсан. Тэгээ ямар ч байсан фэйсбүүкээр би уран бүтээлтэй танилцаад сэтгэл маш их хөдөлж үнэхээр чадaltaй үнэхээр их мундаг зураач юм байна гэж үзээд би хамтарч ажиллахыг одоо зөвшөөрсөн юм аа. Тэгээд ингэж одоо зөвшөөрсөндөө ч би маш их сэтгэл хангалуун байна. Ийм сайхан одоо эмэгтэй уран бүтээлчид өнөөдөр анх удаага Монголдо яг ийм дагнсан төрөлцсөн ийм одоо чөлөөт ийм уран бүтээл гаргаж байгаа явдал бол цаашдаа манай олон уран бүтээлчдэд уран зориг өгөх байхаа гэж би бодож байна. Уг үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаан дээр яруу найрагч Тэргэл өөрийн бүтээл үлдэх мөр шүлгийг эрсэн зочид төлөөлөгчдөө уншиж сонирхууллаа. Яруу найрагч Тэргэл нь зураач Солонгод зориулсан шүлгэндээ цавирглан унах буржгар хар ус ирчилсэн хар ирэм хайрхныг санагдуулна. Цэнгэнс нь эсвэл зовсон нь үл мэдэгдэх, ирэмгийн атлаа шазруун төрх. Биер зуусан уран гой шувуу бүхний түүн дээр алдаж орхиход солонгын 7 нүнг цацраад үзүүхүйе гоёмсгийг дүрсэлжээ. Бурхан түүнийг зураач болд гэж томилж, буй биеийг нь онгоцтой гэрлүүлжээ хэмээн. Яг л солонгос зураачийг дүр төрхийг нь илэрхийлсэн байлаа. Өнөөдөр энэ яруу найрагч манай надтай нэг үе цуг ажиллаж байсан найз Тэргэлгийн энэ үзэсгэлэн дээр үжиж энэ үзэсгэлийг сонирхож байгаа үнэхээр бахархтай байна. Энэ үзэсгэлэн бол үнэхээр өнгө гэрэл бүх сүүдэр бүх юм цогцлоосон сайхан гэрэл зургийн үзэсгэлэн би уран зургийн үзэсгэлэн мөн миний найз Тэргэлийн бас яруу найргийн үндсэн одоо бүх өнгө төрхөнд гарсан энэ зурганд илэрхийлэгдсэн тийм сайхан аялгаутай үгтэй сайхан яруу найргийн эгшгэлэнт мөрөөд байна. Тэгээд дээрэс нь энэ уран зураач Солонгын зурсан энэ өнгө хослол гэрэл сүүдэр өнгө тооны нол зурсан ийм сайхан үзэсгэлэн үзэж байгаадаа бахархаж байна. Энэ хоёр бүсгүйн уран бүтээлийг үзэж сонирхохоор ирсэн зочид төлөөлөгчд үнэхээр сайхан бас сонирхолтой уран бүтээл болж хэмээн сэтгэл дүүрэн байлаа. Түүнчлэн үзэсгэлэн уран зургийн галерейд 7 хоногийн хугацаатай гарах бөгөөд үзэхийг хүссэн хэн бүхэнд үн төлбөргүй нээлттэй байх юм аа.